бидэнд одоо бурхнаас ч гэдэг юм уу, баярлаас ч гэдэг юм уу за яасан энэ их баялаг сайхан нандин ямыг буруу хэрэглэвэл, буруу ашиглавал харин нөгөө заяа хайна гэдэг чинь болно үү? Байгаль ихтэлхийн төлөө миний нэг боддог юм зөвхөн энэ ногоон хувцастангууд биш. Зөвхөн шар хувцастай ламнар, хар хувцастай анчид цөмөрөөл энэ байгаль дэлхийг хайрлаж хамгаалж явбал ядахта унших номных нь хуудсан зузаарах бол ямар гэж бодож байгаа. Түрүү битгэл нөгөө энэ ой дотор юу байдаг гэж би асуусан шүү дээ. Тэгэхэд чинь одоо амьтан хүмүүс ярихтаанч бичгтэнч ан амьтан гэж ярьдаг байхгүй юу? Тийм ээ? Ангийн төрөнд нь тавиад амьтан гэдэг. Ялангуяа байгаль орчныг хамгаалах чиглэлийн хүмүүс бол амьтан ургамал гэдэг ан гэдэг үгнээс нь татгалзуул яасан юм бэ гэж бодоод байдаг байхгүй юу? Би бас тэгж бодод тийм ан биш байхгүй тийм. Ан биш шүү дээ эн чинь тийм ээ? Байгалийн нэг биологийн нөөц юм байна. Биологийн нөөц. Одоо Самья багшийн оруулсан нэр томьёогоор бол юу гэдэг вэ? Биологийн төрөл зүйл. Олон янз байдал. Одоо янз байдал. Тийм. Одоо янз байдлыг чинь хин Самья оруулсан. Даваажонс багшийн үед бол биологийн төрөл зүйл гэдэг нэр томьёогоор хэрэгжилж байлаа шүү дээ бид чинь. Тэгэхээр миний сонирхоод байгаа нь болохоор бид нар чи одоо хошин ойн экологийн ач холбогдол, экосистемийн үнцэн гэдэг сэдвээр бол хоёлаа ярилцж байгаа. Тэгэхээр Монголын уламжилалт одоо байгальтайгаа харьцах, тэрэн дотор хошин ойтойгоо харьцах одоо хамтлаг, харилцаа ямар байсан бэ? Тэгээ манай нутгийнхан самарт явлаа л гэдгийг зүгээр байгалийн ямар ч баялагийг авлаа, ашиглаа гэхэд тэр өдөр судар үздэг мөн үү? Одоо чанал хийж гисэн л анди хуцаа өдрөө л барина. Алим жимс самраан түйж гисэн байгалийн олзог шиг арвин дэлгэр олдох цааталдаа дахиад төлжөөд байж байх тэр өдрийг сонгодог. Одоо чи юу яа та? Одоо бидний ярьдгаар бол нөгөө болцгүйцсэн үед нь хугацаанд за та нарынхаа бол тийм байх. Зүйлийг одоо та нарынхаа бол ярьдаг байх нь шүү дээ. Тэгин байна. Тэр чи өөрөөр хэлбэл өнөөдөр автсан байхад маргааш дахиад сэргээд ирэх юм шүү. Тэр өдрийг сонгохгүй бол одоо энэ ховрог довдон төвдөн билүү нэг хүний ингээд жил болгон гаргадаг цаг тооны бичиг байдгийг. Одоо гэн та нарын ярьдгаар тэр бичгийн календар биш. Таврын тэргүүн сарын шинэ нэгэн төдөн сарын төдний өдөр гараад өвлийн адаг сарын битүүн төдний сарын төдний өдөр дуусна гэдэг нь хэмээрээ. Тэрний ард тал дээр яг нь байгальтай харьцах монголчуудын уламжлалт ёс маш сайхан тодорхой бичдэг. Тэр номон дотор одоо энэ байгаль хамгаалах өвөө уламжлалын талаар өдөртөө судартай бичиж өгч байдаг шүү дээ. Тэр бидэнд тим түгээн дэлгэрүүлэх ажил муу байна. Календрыг хүртэл хэдэн мянган байгаль хамгаалагч байгаа гэлээ. Одоо нэг 1000 болчихсон байгаль хамгаалагч байна тийм ээ. Тэдэрт нэг нэгийг өгчихвөл нөгөөд чинь тэрийг үзээд ийм ёстой ийм уламжлалтай гэж тэн дээр зүгээр хорго засах, үс авах хоёроос арай өөр юм олж харах боломжтой л байгаа гэдэг тийм ээ. Бас нэг сонирхолтой зүйл байгаад байт юм аа нөгөө манай хинтийн нуруу, баг хинти, баруун хинти, зүүн хинти ингээ хуваагдаад байж байгаа тийм. А гэтэл яг хинтийн нуруунд манай Монгол орны нийт хошин ойн 70 орчим хувийн тархан ургаж байна.
Хошин ой. гэдэг судалгааны ажил бол байдаг. Хм. За энэ маань юу илэрхийлж байгаа нэхэр буцаад нөгөө 3 голын их гэж ярьдаг тий. Яг үндсэн одоо голыг бүрдүүлж нь бол өөрөө их шүү дээ. Одоо манай хинтийн нуруу байгаад байдаг. Тэг 3 голын их яг энэ дээр бол бас манай Монгол орны хамгийн их одоо хошин онд харагдсан байгаад байна. Бас ялгаагүй нөгөө хангаан нурууны усны хаалбарын яг нөгөө ихтер байж байгаа суурах хайрхан тойроод одоо голууд чи бүгдээрээ яг хошиогоос дандаа их авцсан байгаад байгаа. Одоо яг үнэн. Жишээлбэл нөгөө цагаан гол тий орхны за тэгээд дээшээ чулуутын гол тэгэн гоо хоошооч болохоор нөгөө хануу хүн үе бүгдээрээ хошин ойтой хаашаа урсаж байна уу? Тэр голын ихэнд нь хошин ой байгаа тий. Тэгэхээр хошин ой бол яг энэ голуудын ихийг бүрдүүлдэг байсан учраас миний одоо ойлгосноор бол миний бодож байгаагаар бол одоо шилүү бурхан халдууныг бид нар ингээд өглөө болгон дахиагээл байдаг. Бурхан халдуун бод шүтлэгтэй хайрхан мөн. А гэхдээ уламжлалаараа бол яг тухайн үед бол бурханыг бол монголчууд шүтдэггүй байсан. Тэгэхээр илүү юуг шүтдэг байсан магадaltaй байх вэ гэхээр уул усаа. Тэрэн дотроо нөгөө голуудын их гэдэг утгаар. А тэгээд одоо магадгүй бурхан халдуун гэдэг нэрний их сурвалж нь бургастай. Одоо бүх голуудын их дээр битүү торлог бургасаар бол дүүрсэн байгаа юм л да. Тэгэхээр бургас тэгээд хушаа шүтдэг монголчуудын бас уламжлал соёл байсан байж болох уу? Юу вэ? Сонин одоо гаргалгаа гэх юм уу те? Магадгүй өнөөдөр бурхан гэдгийг зөвхөн одоо баримл дүрс гэдэг ойлголтоор боддгийм биш байгаа даа. Бурхан гэдгийг зөвхөн жаастай зураг биш, гүнгүрватай баримл биш. Бурхан гэдэг нь оюун сэтгэлгээний юм. Мөнх тэнгэрийн юм гэж тийм ээ. Таалал юм. Тийм болов. Түүнээс биш одоо орхимчтой ламайгаан бурхан гэж сууж байгаа юм биш ээ. Ер нь дандаа голуудын ихийг бүрдүүлж байгаа уулуудтай дандаа л хош байгаад байгаа. Тэгэл бургасан төглүүд тэгээд нөгөө бин дээр хусалдаа сөөхөн хус торлогууд. Тэгэхээр нөгөө тэр зүйлүүдийг хамгаалах гэж, дархлах гэж. Тэр байхгүй бол энэ голуудыг дагсан амьдрал байхгүй. Нүүдэлчлийн одоо уламжлалт аж ахуй байхгүй болох вэ гэдгээс хамгаалах гэж бас ингээд энэ уулаа бас тагж дархлан гэдэг чинь л ерөөсөө тэр юм шүү дээ. юм да тий. Тэр их үүсвэрийг хамгаалаад шүү дээ. Тэгээ их үүсвэрийг хамгаалаад байгаа. Тий. Тэний л одоо эдгэжээлээ олж яг шүтдэг, хамгаалдаг, эрхэмлэж дээдэлдэг тэр гисэг тэр субъект хамгийн одоо нөгөө дөрөвний самья багшийн тодорхойлсон гэдэг шиг хамгийн биологийн олон төрөл зүйл янз байдал нь тэнд л байдаг. Тийм учраас тэнд чинь самар нь байна, жимс нь байна. Хангаан нурууны шинсүнгаан хамгийн урд зах гэдэг тэр дулаан уул гэхэд гүзээлзэг нургацсан байдаг. Тийм баян байгаа байхгүй. Тэгэхээр чинь энэ баялаг гэдэг нь өөрөө энэ одоо заяагдмал юм байна бидэндээ. Яг тийм ээ. Тэгээ эндээс бол зөвхөн хүн энэд хөрөөр ярих бах. Заяан гэж заяан хайнаа антер гэж ярьдаг да. Бидэнд одоо бурхнаас ч гэдэг юм уу, байгалаас ч гэдэг юм уу заяасан энэ их баялаг сайхан нандин ямиг буруу хэрэглэвэл, буруу ашиглавал харин нөгөө заяан хайна гэдэг чинь бол мэдтэй. Харин тий. Тийм ээ. Тий, стахтар үг нэ тий. Тий. Одоо яг наад жишээ чи манай нөгөө хушны самар дээр гарч ирээд байгаа юм л да. Нөгөө хүмүүс мэддэг шүү дээ бүгдээрээ л ингээл уул руу гараад самраа монтол байдаг. Одоо нөгөө ургацсан багасаад байна. За дээр нь маш ихээр хатаж өгч байна. За дээр нь болохоор ингээд мундуулснаас болоод стресстэй. Яа. Тэр мундах гэд нэг навш байна. Тий. Тэгэхээр баг ингээд буруу ашиглаад байвал нөгөө заяан хайна гэж хайж байгаа тэр мэндөө болох юм байна. Яг үнэн шүү. Хэрвээ энэ их болсон байгальдаа ийм хэрцгий, зэрлэг одоо дээрмч маягаар хандах юм бол заяач нь л хайна. Заяа нь хайж байгаа л тэр. Тэгэхээр одоо энд байгаа энэ сайхан байгалийн баялагийг Монгол улс ч одоо хэдийгээр бидний газар нутаг том гэж байгаа ч гэсэн яг ой нөөц дээр аваад үзвэл маш бага 8%. Жоохон ш. 8% байгаа даа. Тэр 8%-аас одоо дөнгөж 525%-ийг энэ хушаа эзлээд байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө тэгсэн мөртлөө
эдийн засгийн хувьд өгж байгаа өр өгөөж бол асар их байгаа. Яг ингээд самар гарсан жил хүмүүсийн амьдрал яг шалгандаа болцсон байдаг. Яг тухайн орон нутгад бол үнэхээр өр өгөөж өгсөн, бүгдээрээ багны зээлээс гарсан, машин унаа тэргээ аваад унтсан сайхан болдог, сайн хэрэг. А нөгөө талдаа маш бага нөөц байгаа гэдгийг хүмүүс бас төдийлөн сайн оошиж харахгүй байгаа шүү. Тэгэхээр нөгөө нөөцөд зөв зохистой ашиглахгүй бол урт хугацаанд тэгж ашиглаад байх заяаг болноо. Одоо шинжлэх ухаан өндөр түвшин төгссөн байгаа юм чинь энийг хуулийн хүрээнд нь зохицуулж аваа ашиглаа хариугаан та нар өг тийм ээ одоо шашин бурхантай ч холбоод ярих юм бол энэ чинь юм авбал хариултын өг байгаль хамгааллын чиглэлд бодиттой хувь нэмэр оруулах ийм шаардлага байгаа юм. Бидний нэг гол хүрэх гээд байгаа гол мессеж чинь болохоор нэг хушин экосистемийн үндэс гэдэг талаас нь хүрэх гээд тэгээ уламжлалаараа бид нар байгалаа хамгаалж ойгоо ингэж хамгаалдаг байсан шүү гэдэг талаас нь мессеж өгөхийг зориод байгаа байхгүй. Тэгэхээр ер нь хушин за яг хуу хамгаалснараа өөр хоочтой үлдээх өв маань юу байна гэж таны бодлоор бодож байна. Хүмүүс ер нь юуг үндсэнээ болгож тэр одоо хамгаалах хэрэгтэй гэж. Би бол байгаль экологийг бүхлээр нь эн чинь өөрөө таны төлөө, миний төлөө, миний үр хөвгтийн төлөө байгаа орчин юм шүү дээ. Бага өөрийнхөө амьдарч байгаа орчныг эгүүтгэхэд байх юм бол чи үр хөвгтөө л нөгөө заяаг нь хаяулж байгаа тэр шүүл гэж би ярьдаг байхгүй юу? Тэгж боддог, тэгж ярьдаг, тэгж бичдэг л хүн. Нэгэсэндээ одоо нөгөө бэлчээр бид нар ингээд оруулаад их юм бол яг л тэр чинь мал аж ахуйг болоод нөгөө хэд чинь мал аж ахуйг болох нь. За ойгоо оруулаад бол усгүй, амтангүй, урмалгүй болоод тэр жирөөсөө цөл болоод үлдэх. Юу чинь ой гэдэг маань өөрөө бэлчээр л их усүр шүү дээ. За ер нь бол тодорхой хэмжээнд бол тий. Одоо ойтой байла, устай боллоо. Устай байла, бэлчээртэй байла. Бэлчээртэй байла, малтай байла. Малтай байла, махтай боллоо. Махтай боллоо. Ерөөсөө л эн чинь экосистем гээд тэр систем гэдэг чинь гайгүй аятайхан үг шүү дээ. Иж бүрэн гэсэн санаа юм а да тийм ээ. Ерөөсөө л иж бүрдэл гэсэн санаа. Тэгэхээр нэг л аваа хайчих юм бол нөгөөдөл нь доголдоод уннаа. Яг машинаар бол одоо тэр машинаар бол тийм байх. Би бол тоосго өрж байгаа юм шиг санагдаад байдаг хгүй юу? Хамгийн доотлынхын суулаад авчихвал дээдх нь даашаа нураа даашаа да. Экосистем гэдэг чинь өөрөө тийм юм. Нэг л бүрдлийн дутуу болгол бүх системэрийн доголдолд ордог байхгүй юу? Тэр утгаар нь амтныг ч гэсэн ургамлыг ч гэсэн за ургамал дотроо тэр шинсэн ч гэсэн хушаан ч гэсэн одоо таны нандин харилаад байгаа адилхан. Би бол энэ экосистемийн бүрдлүүдэд энэ нь илүү юм аа. Энэ нь ахиухан шиг туучих гэж би хэлж чадахгүй. Бүгд бие биенийг нөхөж байдаг учраас хусан чадлхан, хушин чадлхан. Үнэн худлаа юу төмрийн дараа тэр хус эхэлж ургадаг нь. За ер нь бол хушаа одоо шатлаа гэхэд шин шатлаа гэхэд бол хус төрж ургана гэдэг. А дийлэгдээ ч ер нь бол тийм байгаа. Ялангуяа нарсан бол шатлаа төмрийн дараах цэрэг ургалтанд дандаа хусаар явагдаж байгаа. Тэнийг бид ирээний нуунаас хангалттай харж болно. Энэ баг гинтэд хангалттай харж болно. Манайд бол аач гэсэн. Тийм байгаа юм. Шинс ч гэсэн ер нь бол адилхан. А гэхдээ зарим бүс нутаг дээр бас яг тэр процесс бол явагдахгүй байгаад байгаа. Гэтэл шинс нь одоо шатлаа гэхэд одоо жишээлбэл тархтай нороод. Шинс нь шатагдсан байгаа 2002 оны төмөр. Тэрнээс хойш сэрэг ургалтыг ингээ хараад үзэхээр ер нь бол нэг бол шинсээрээ сэргэж байгаа, нэг бол хээржж байгаа. Хээржж байгаа гэдэг маань бүр нөгөө дахиж мод ургах хүсгүй болж байна. Тэгж байна. Нөхцөлгүй болж байна. Нэгэсэндээ ойгоос бэлчээр болох гэж байсан шүү дээ. Бэлчээрлүү шүү. За бэлчээр гэдэг маань өөрөө бол магадгүй одоо миний хувийн бодлоор яг газрын тухай хуулийн дээр бэлчээр гэж тодорхойлохдоо юу гэсэн байдаг гэхээр тариалангаас бусад хөдөө аж ахуйн эдгээр газар хамаарна гэдээ бичсэн байгаад байдаг. Гэтэл яг ингээ агуулгаар наваад үзэхээр Монгол улсын хамгийн их ойтой аймагуд жишээлбэл Хөвсгөл, Аранга,
Хинти. Энэ аймагуудад малын тоогоороо дандаа тэргүүлж байгаа. Тэгэхээр юу гэсэн хөр өөрөө бэлчээрийн нэг хэлбэр байгаа даа. Уламжлаараа ч тийм байсан. Ягаад гэвэл малч өөрөө хоригдох хэрэгтэй, салхинаас нөмөрлөх хэрэгтэй, өвс гарт сайн аль байгаа газар руу явах хэрэгтэй. Дээр нь ойд бол ихэнх модлогд ургамлын зүйлүүд нь малын хамгийн эдэмжит ургамлууд байгаад байдаг. Тэгэхээр бид энэ мал аж ахуйтай ойн аж ахуйг бол салгаж ойлгоход хүндрэлтэй. Тэр ч утгаараа анхны одоо энэ ой гэдэг тодорхойлолт одоо Франц хэлнээс гарахдаа зэрлэг амьтдын деважин гэдэг үгнээс гаралтай байгаад байна. Тэр энэ маань цаана юу гэж хэлэх нэг амьд бол ой бол амьдрах орчин юм аа. Одоо дэлхийн нийтээр бүгдээр технологийн 90 явж байна. Хиймэл оюун ухааны 90 явж байна яриад байгаа. Тийм байна. Ер нь бол хялбаршуулах, хүний хөдөлмөрийг хялбаршуулах нэг хэлбэр нь тэр байгаа. Гэхдээ ирээдүйд юу болох хинч таашгүй. Хиймэл оюун ухаан ноёлоод ирвэл яах вэ? Технологи хэтэрхий ноёлоод ирвэл яах вэ? Тэр тохиолдолд хүмүүс юу руугаа шүтэж эхлэх вэ гэж бодохоор уламжил байгаль руугаа нөгөө ахуй соёл руугаа ялангуяа одоо түрүү таны хэлдгээр тайга хөвсгөлийн тайга за тийм одоо уламжлалаараа амьдарч байгаа тэр нүүдэлчин соёл бол үнцэнтэй болж ирэх тэр цаг бас байгаад байгаа болов гэж хүнийг оролдог энэ техник бий болоод ирлээ тий. Робот гэдэг яриад байна шүү дээ. Тэгэхээр л ерөөсөн одоо хүн гэж байхгүй болно үү? Хүний хэрэг байхгүй болно. Яг нь Homo sapiens гэдэг зүйл нь байхгүй болоод өөр Homo юу гэдэг Homo intelligence гэдэг тий. Тэгэхээр бол ерөөсөн тэр цагт бол ирээдүйн тухай ярих юм байхгүй болно шүү дээ. Нөгөө талдаа. Тий. Бас нөгөө нэг дэлхий чи хэдэн удаа галуу юулээд үлдсэн гэдэг байгаа шүү дээ. Хүмүүс хүн төрлөختөө одоо ингээд үлдээд ингээд уламжлаад ингээд за ингээд хэдийгээр үлэг гөрүүл 65 сая жилийн өмнө одоо дэлхийг мөргөөд одоо дэлхий дээр солир унаад үлэг гөрүүл сүнсэж гэж байгаа чинь тухайн үед амьдарч ирсэн зарим амьтад нь одоо бидэртэй мөр зөргцөл амьдарч байгаа жишээлбэл бүхэнгээс болоод байж байна. Тэгэхээр амьд үлдэх чадвартайнууд нь гэсэн ялгаа шүү дээ. Тий. Үлддэгтэй адилхан магадгүй тийм нөгөө аюул одоо асуудал болох юм бол илүү уламжлалаараа амьдарч байгаа. Технологиос хол амьдарч байгаа. За ялангуяа нэг байгальтайгаа илүү харьцан амьдарч байгаа тэр хүмүүст бас орон зай илүү гамшиг гэх юм уу, сүйрэл гэх юм уу боллоо гэхэд эн чинь зөвхөн Монгол улсын асуудал биш шүү дээ, тийм ээ. Дэлхийн нийтийн асуудал болно. Ялангуяа ийм нөхцөлд Аз болоход Монгол орон энэ Индонез шиг галтуулын актер сүйрэл багтаа юм. Тийм учраас бидэнд бол одоо тэсэж үлдэх азуу эзүүлэхээс биш тэсэж үлдэх боломж хамаагүй л байна. Тэгэхээр хамаагүй л үдэ магадгүй өчөөхөн хувийн нийцэлж байгаа ойд бид амьдрах боломж нэг. Ягаад гэвэл яг ойн тухайд ярих юм бол амьдрах боломж хамгийн их байгаа юм. Хамгийн түрүүнд ус байна уу? Ус л хэрэгтэй бидэнд гэхэд усны их нь байна. За дараа нь эдий. Уугаад идэх нь дээр юм байдаг юм байна. Хүнс нь байна. Хүнс нь тэгээд ойл байж хад бүгд шуурнаас хамгаалах байр нь байна те. Байр нь ердөө тэр. Тэгэхээр ол бол оргон гэр юм аа. Орон гэр юм. Тий. Хорогдох байр юм аа. Тэр юу гэж хэллээ? Нэр томьёоны хувьд ямар гаралтай гэлээ те. Зэрлэг амьтдын деважин гэдэг үгнээс бол гаралтай. Тийм гэлээ гэсэн. Магадгүй хүн ч өөрөө зэрлэг амьтан шүү дээ. Угаасаа биологийн нэг л төрөлжүүлэн шүү дээ. Тийм ээ. Одоо л нэг бүхний дээр гарч сандаалал нэг захирах гэж өнгөрөөд байгаа болохоос ш. Байгаль ихтэлхийн төлөө миний нэг боддог юм зөвхөн энэ ногоон хувцас тунгууд биш. Зөвхөн шар хувцастай ламнар, хар хувцастай анчид цөмөрөөл энэ байгаль дэлхийг хайрлаж хамгаалж явбал ядахта унших номных нь хуудсан зузаарах бол. Гэж бодож байгаа. Ер нь бол Монгол улсын үндсэн хуулийн дээр иргэн бүр байгаль хамгаалагч гэж бичсэн байдаг тий. Энэ уурал ооцсон энэ байж байгаа энэ хуулийнхаа заалтыг зүйл заалтыг хүн болгон биелүүлж чадах юм бол
манай байгууллага хамгаалагдаж үеийн үедээ үлдэх. Хамгийн гол нь бид нар юуны төлөө хамгаалж байгаа юм бэ гэхээр өнөөдрийн байгаа энэ сайхан байгалыг за энэ хэвээр нь нэг айхтар дорой тулчгүй шиг үр хойчтой үлдэх юмсан гэсэн энэ зорилгын төлөө явж байгаа учраас хүн болго энэ зорилгынхоо төлөө л өөрөөсөө багч гисэн хичээл юм гаргах юм бол бид нар байгалаа хамгаалж чаднаа л гэж бодож байгаа. Тий. Үр хойчийн төлөө гээд уул нь бол миний үеийнхэн миний үеийнхэн үр хойчийн төлөө гэдэг тийм сэтгэл зүрэхтэй байсаар ирсэн улсууд. Одоо уучлаарай та нарын үеийнхэн үр хойчийн төлөө гэж юм бодож өнөөгүй юу гэдэгт би эргэлздэг болсон. Өнөөдөр л салбан сатгалан байж байгаа бол дараа нь миний хүүхэд ямар ч бодлыг өгсөн тийм нэг муухай сэтгэлгээ бий болоод байх шиг. Эренчин доктор дэлгүүрээс 3 далах авчиг нэ гэд нэг оньгой байдаг шүү дээ. Та 3 далахаар яах гэж байгаа юм гэсэн чинь нэгийг өрөндөө өгөх гэж байгаа юм. Нэгийг өрөөдөх гэж байгаа юм. Нэгийг зээлүүлэх гэж байгаа юм гэсэн гэж. Тэгэхээр тэр Монгол хүний нэг тэр ёс жудаг гэж байна да. Өрөндөө өгнө гэдэг нь өвөг дээдсээ шүтэж хайрлаж хамгаалж тэднийхэн төлөө буян үйлдэх гэсэн санаа да. Нэг нь өөрөө идэх гэж байгаа юм гин. Яг өнөөдрийн бидний амьдралдаа хэрэглэж байгаа зүйл. Нөгөөх нь зээлүүлнэ гэж байгаа нь үр хойштой гэж таны яриад байсан. Тэрэндээ бид нөгөө тэр жингэсэн талхыг гэдэг чинь цааталтаа энэ байгаль орчноо энэ таны онцлоод байгаа ой сангаан бүрэн бүтнээр нь үлдээ хиймсэн. Тэрэнд ургадаг жимс самрыг миний үр хүүхдүүд ач зээнэр идэх ёстой гэдэг тэр сэтгэлгээл хэлээд байгаа юм. Их том улсууд бол тэгж товчхон хэлдэг байна шүү дээ. Өрөндөө өгч өөрөө хэрэгэлж үлдэхийн үр хойчтой зээлүүлж байх хэрэгтэй л байгаа юм л да. Ямар ч байсан баярлалаа танд. За. Уртнаас амжилт хүсье.